1990 оноос тасраад байсан аймгийн аврах тээвэрчин хэмээх цол тэмдэг 2025 онд ийхүү сэргэж шилдэг хийсэн тээвэрчнээ Ховд аймаг шалгаруулан шагнаж байна. За түүний нэг нь бол бид аймгийн аврах тээвэрчин болсон мегмурд орчтой тариапныгаа уулзж байна. Та сэтгэлдээ уулзахгүй өнөөдөр бас аймгийн аврах хэмээх энэ сайхан цолыг авлаа шүү дээ. Тэглээ. За би 1992 оноос хойш тээврийн том дэргэний жолооч хийж байна. Үндсэндээ 34 жил тасралтгүй тээврийн жолооч хийж байна. Ингээд 93 онд жолооны курс төгсөөд жолооч болоод аавынхаа 30 машиныг авч өв залгамжлан авч тээвэр хийсэн. 98 онд 98-аас 2008 он хүртэл КАМАЗ машинаар тээвэр хийсэн. 2008 оноос нүүрс тээврийн том дэргээр 18 жил нүүрс тээврийн машиныг барьж байна. Энэ хугацаанд би 10 гаруй хүнийг хувийн эзэмшлийн машинтай болгож өдий хөрлөө. 25 онд би ихэд 160-аас 170-аас шахсан сая төгрөгийн татвар нийгмийн даатгалыг төлж улсын төсөвт хувь нэмрээ оруулсан. Өчүүхэн аймаг орнотыг минь өндөр өрнүүлж энэ шагналыг гардуулж байгаад баярлж байна. Тээврийн компанийг толгойлоод олон хүнийг ажлын байраар хангаад доктор суршилтад ажилуулад улс их орондоо маш их хэмжээний татвар хураамжийг ингээд төлөө явж байгаа шилдэг тээврийн компаниудын захирал гэж нэрлэгддэг. Тэгэхээр нийт тээвэрчтэй хандаж тэдгээрийн ар гэрийнхэнд хандаж та юу гэж хэлмээр байна? За ирж байгаа гал морин жилдээ нийт тээвэрчид болон ахмад настан буурлууд ахмад тээвэрчидтэй Ховдын нийт ард түмэндээ сайн шинийн мэндийг хүргье. Сайхан шинэлээрэ гэж хүсээрээ.